Хүнсний өвсгөл мэрэгжлийн холбоо болон эрдэмтдийн зөвлөлийн өргөтгсөн уралдаан зохион байгуулагдаж салбарын бодлого, хамтын ажиллагааг шин шатан гаргах асуудлуудыг хэлэлцлээ. Тус хуралдааныг Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр нээж, Хүнсний өвсгөл мэрэгжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, орон нутгийн салбар холбоотын төлөөлөл, эрдэмтдийн зөвлөлийн гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, хүнсний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцов. Хүнсний хувьсгалд үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш нэг албан ёсоор одоо 5 жил рүүгээ орж байна. 2022 оны 5 сарын 13-ны өдөр парламентын чуулган дээр Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх болсноо албан ёсоор зарласан. Монголчууд бид эх 5 жилд гол нэг төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хувьсгал төрийн бас байгуулах юм байна. Эвлэлт нэг дээд 2023 оны 10 сарын 16-ны өдөр буюу дэлхийн хүнсний өдрөөр төрийн бас байгууллага маань анх үүсгэн байгуулагдж байсан. Тэр өдөр маань Монгол Улсын ерөнхийлөгч албан өрөөндөө хүлээж авч бидэд бас амжилт хүссэн ийм түүхтэй. Тэрнээс хойш 4 жил дараалан шинжлэгдэж явсаар байгаад өнөөдөр 2026 онд ажиллах удирдах зөвлөлийн 45 гишүүд маань өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байна. Энэ дээр нэмэх нь манай эрдэмтдийн зөвлөл бас 4 жилдээ ажиллаж байгаа. 4 жилдээ шинжилэн зохион байгуулагдаад орон гараад шинэ зохион гараад шинээр эрдэмтдийн зөвлөл маань хуралдаад ингээд төлөвлөгөөгөө батаад ингээд ажилдаа орж байгаамаа. Бүх аймагуудад салбар хороогоо орж байгаа. Одоогийн байдлаар 11 аймаг дээр салбар хороогоо зохион байгуулалтнаар байгуулсан байна. Хуралдаа оролцохоор ирсэн бас энэ эсрэг гараад ирсэн баялаг бүтээгчтэй талархлаа илэрхийлье. Ингээд яриад үйл олон байгаа учраас би өөрийнхөө ярианд зөвлөлт ингэж зэгнээд өнөөдрийн хуралдаан албан ёсоор нээснэ мэдээ. Хүнсний хувьсгал мэрэгжлийн холбоо нь хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн болон улсын хурлын 36 дараа тогтоолын хэрэгжилтийг дэмжих хүрээнд хүнсний салбарын хөгжлийг уялдуулан зохион байгуулах, төрөх хувийн хэмжээлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм а. Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд олон мэрэгжлийн төрийн бас байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг. Энэ 2026 он бол манай хүнсний үйлдвэрлэгчид бидний хувьд бол бас үйл ажиллагаагаа дүгнэх энэ хүнсний хувьсгал хөдөлгөөний эхний үе шатны үр дүн дүгнэх цаашдаа хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхтэй холбогдсон энэ асуудлуудыг нийт хүнс үйлдвэрлэгчид, салбарын мэргэжлийн төрийн бас байгууллагууд, энэ дотроо бас манай хангадагч түүхий бэлтгэх үйлдвэрлэдэг газар тариалангийн салбарынхан, малаж чухал үйлдвэрлэлийн ингээд бид нар эрдэмтдтэйгээ өргөн хүрээгээр энэ асуудлыг ярилцж байна. Хүнсний хувьсгал төрийн бас байгууллага маань бол сүүлд гарсан ч гэсэн яг хүнсчид бидэнд бол маш их ээлтэй ийм их сайхан байгууллага болж байгаа гэж бодож байгаа. Юу гэх юм бол бидний дуу хоолойг маш тодор богино хугацаанд төрийн тэргүүнд хүргэж өгч чаддаг. Тэгээ бидний жаргал зовлонг бас ойлгуулж чадж байгаа гэж би бол ойлгоод байна. Тэгээ энэ байгууллага гэх юм уу бас бидний азарч гэх юм уу бас төрийн тэргүүн энд анхаарлаа хандуулад ийм хөдөлгөөн явуулсан нь бол маш их аз гэж бодод байгаа. Энэ бол яг бодит дэмжлэг, бодит юм үр дүн гарсан юм байнамаа гэж бодож байна. Тэгэхээр бол энэ байгууллага болохоор биднийг бас нэгтгээд нэг бодлого зангидаад компани болгон зовлонгоо ярих биш. Бүхэн тохиолдод байгаа зовлонг бас төр засгийн бодлогод оруулахын төлөө яваад байгаад бол их баяртай байна. Хуралдааны үеэр мэрэгжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн талаар холбооны дэд тэргүүн мөнгө төрөө дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчид хуулийн хэрэгжилт зохицуулалтын орчныг боловсронгүй болгох чиглэлээр санал зөвлөмжөө илэрхийллээ. Яг манай энэ салбарт бол маш хэрэгтэй мэрэгжлийн нэгдсэн холбооны тухай хууль нь бол батлагдсан байгаа юм аа. Эний гол зорилго нь юу юм бэ гэх юм бол
төр засах нь бол тэр олон тоо томшгүй олон төрийн бас байгууллагатай хамтарч яхад хүндрэлтэй. Тэр салбараа төлөөлөхгүй байна гэдгийг мэдэхгүй байна. За тийм болохоор энийгээ жоохон замбраатай болгоё гэдгээр нь энэ хуулиа баталсан юм аа. За тэгээд тухайн салбар болгондоо бол нэг мэргэжлийн нэгдсэн холбоо байна. За тэр холбоо нь бол энэ дээр байгаа тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоотой олонхийн төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй байна гэдэг ихний нэг шаардлага байгаа. За хоёр дахь нь гэх юм бол гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдаа авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлсэн байх ёстой гэсэн. За одоогийн байгаа байдлаар бол хүнсний салбар дээр бол манай энэ холбоо аль хэдийн энэ шаардлага хангацсан байгаа гэж бид нар бол харж байгаамаа. За тэгээ энэ байгууллага нь юу хийх юм бэ гэх юм бол тухайн салбараа төлөөлж төр засагтай байгаа бол одоо нэгдүгээр үйл ажиллагаа явуулсан. За энэ дээр бичсэн байгаа тийм гишүүдийн мэргэжлийн холбоотой нэгдсэн удирдлагын зохион байгуулалт хангах салбарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэдэг тэр нь одоо хамгийн том зорилго байгаа. Холбоотууд бие даасан байгууллагууд эдгээр хоорондоо нэгдэж бүгдөө одоо өөрсдөө санал бодлоо нийлүүлж эрч хүчээ нийлүүлж ажиллах юм бол бид нар цаашдын гарах үр дүн маш их болно. Тийм ч учраас өнөөдрийн энэ хуралдаж байгаа хурлаар хүмүүсүүд бүгдөө нэгдсэн холбоог байгуулъя гэж дэмжиж байгаа. Энэ бол одоо их зүйтэй юм аа. Цаашдаа бол ингэж бид нар эрдэмтдтэйгэн, сургуультайгаан, үйлдвэртэйгэн нэгдэж ийж үр дүн төрнэ. Энэ бол цаашдаа нэлээд их одоо үр дүн төрөх арга хэмжээг өнөөдөр эхэлж байна гэж Ахмад багшийн хувьд би бодож байна. Одоо юу гэдэг давсан салбараа ингээ ярьдаг байсан бол мэргэжлийн нэгдсэн хүнсний салбарын холбоо болсноор бол нэгдсэн нэг бодлогыг улс оронд одоо шийдвэр гаргагч нарт илүү ойрхон болгож өгөхөөр одоо маш их давуу талтай ийм ач холбогдолтой байна гэж үзэж байна. Өнөөдрийн энэ өргөдсөн хуралдаа бол маш үр дүнтэй нэгдсэн байдлаар 100% саналаар мэргэжлийн нэгдсэн холбоо болохоор одоо саналаа өгцгөөж байна. За тэгэхээр энэ санал өгөгдснөөр яах вэ гэхээр салбар дээр одоо яг цэвэр бизнесийн одоо салбарынхан маань дэмжигдэж үг дуу хоолой төрлөө шууд холбогдож хувийн хвшил болон төрийн уялдаа холбоо илүү нэгт ажиллах ийм шаардлага боломжууд бас ингээд нэгдэж байна. Тэгээ өнөөгийн одоо геополитикийн энэ эрсдэлтэй цаг үед бид нар дотооддоо энэ хүнсээ үйлдвэрлэдэг байх, тэр нь бас одоо эрүүл мэндэд тустай байх, үндэсний үзэлтэй худалдан авалтыг хийдэг байгаасай. Энэ одоо дотоодын үйлдвэрлэлүүдэд дэмждэг ийм худалдан авалтыг хийдэг байгаарай гэж одоо уриалъя. Ингэхдээ хүнсний хувьсгал төрийн бус байгууллагыг мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжинд нийцүүлэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо болгох тухай асуудал удирдах зөвлөлийн гишүүдийн 100% саналаар дэмжигдлээ. Хүнсний хувьсгал төрийн бус байгууллагыг мэргэжлийн нэгдсэн холбоо болгох тухай асуудлыг дэмжих дээр санал байна. Дэмжлээ гэж гараа өгнө. За ингээд 100% саналаар дэмжлээ. Та бүхэндээ баярлалаа. Түүнчлэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Монголчингоо Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн талаар танилцуулж, Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн доктор Дид профессор Пүрвжов хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн стратегийн талаар мэдээлэл өглөө. Ер нь бол манай баялаг бүтээгчид маань хэрвээ энэ логистикийн төв маань ашиглалтанд орчих юм бол та бүхний бараа бүтээгдэхүүнийг экспортлоход богино хугацаанд үн хямдаар тээвэрлэх бүрэн болцоо нээгдэх юм. Хоёрдугаар түрүү мэргэжлийн холбооны тухай ярьлаа бас төрийн бус байгууллагын тээвэр логистик бол маш чухал учраас бас манай тээвэр логистикийн мэргэжлийн холбоо бас нэг салбар нь болж ороод явна гэсэн би санал тавьж байна. За баярлалаа та бүхэнд. Хүнсний эрдэмчлэгээ судалгааны хүрээлэн гэдэг бол Монгол улс хүнсээр шинжлэхгүйгээр хүнсэн дээрээ ямар нэгэн зүйл хийхгүйгээр үйлдвэрлэгч маань шинэ бүтээгдэхүүн бүх юугаа дандаа гадагшаа явуул шинжилгээ өгсөөр ингээд 30 хэдэн жил энэ үрийг үзсний дараа энэ хүнсний хувьсгалын хүрээнд энэ хүрээлэн хүнсний эрдэмчлэгээ судалгааны хүрээлэн байгуулагдсан өөрөө их маш ач холбогдолтой ажил байсан. За тэгээ манай хүрээлэнгийн үндсэн чиг үүрэг болон стратеги судалгааны тэргүүлэх чиглэлүүд бол эдийн засгийн хөгжлийн яам болон бусад зүйлүүдээр бол батлагдсан. За тэгээ манай хүрээлэн мал засгийн газрын 2024 оны 5 сард батлагдсан засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. За тэгээд хүнсний эрдэмчлэгээ судалгааны хүрээлэн дэмжиж ажиллах тал дээр бид нартай бас хамтарч ажиллаарай. Ажиллахыг бас
хүсэж байна. За тэгээ энэ маань эцсийн дүндээ юу чиглэх юм гэхээр бид нар маш одоо дэлхийн түвшинд хүрсэн лаборатори өндөр мэдрэмж багжууд мэрэгсэн хүний нөөцийг бүрдүүлж Монгол улсын хүнсний салбарын эрдэм шинжилгээ, за хүнс үйлдвэрлэлээ дэмжих, хүн амын одоо шимт ижилийн боловсролыг яах, энэ хоолтой холбоотой стрессийг бууруулах тэгээ ерөнхийдөө бол сүүлийн үед манайх чинь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг маш их одоо буруушааж, буруу юм дэгдээж янз янз юм бол тэгээ энийг бол бид нар яг энэ шинжилгээ ухааны нотолгоон дээр суурилж өөрчлөх ганц л юм арга зам байгаа даа гэж бодож байна. За тэгээд төвчөндөө ярилцсан миний хэлэх зүйл туслаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хүнс гэдэг бол одоо аль нэг улс орны хамгийн чухал салбар байдаг. Энэ хүрээндээ мэргэжлийн холбоо болсноороо нийт ард нийтийн хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд энэ чиглэлийн байгууллагууд хамтраад ажиллаад явах зорилгыг тавиад мэргэжлийн нэгдсэн холбоо болох шийдвэрийг хамтдаа гаргалаа. Өнөөдрийн ингээд хурал дээр болохоор яг салбарын бүх хүмүүсийг ингээд бүгдээрээ оролцоод ингээд гоё ингээд хурал хийж явахдаа их баяртай байна. Би бас энэ дээр ирээд ингээд оролцож байхдаа маш их баяртай байна. Тэгээ ер нь бол энэ хүнсний хувьсгал, хүнсний шимт ижил, хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлууд одоо зөвхөн хүнсний хувьсгал хөдөлгөөнийг эхлэлийн жилүүдэд өрнөх явц биш. Энэ бол одоо Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээ жил тутам байнга хэрэгжиж явах юм сэдв байгаа. Тэгээ энэ том хөдөлгөөнийг эхлүүлсэн одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн энэ том маш чухал хөдөлгөөнийг одоо эрдэмтдийн оролцоотойгоор, шинжлэх ухааны оролцоотойгоор өргөжлүүлэн авч явж байгаа одоо маш их баяртай байгаа. За эрдэмтэд бол ер нь бол энэ хүнсний хувьсгал, үндэсний хөдөлгөөнийг дэмжиж бүх асуудлыг шинжлэх ухааны үзэсгэлэнтэй хэрхэн яаж төлөвлөж, хэрхэн яаж одоо үйл ажиллагаагаа гүйцэтгэх тал дээр одоо эрдэмтдийн гаргасан санал зөвлөмжүүд тусч явж байгаад бас маш их баяртай байгаа. Үүнээс гадна Агросити эдийн засгийн тусгай бүсийн захирагч Батбаяр дагуулгын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулж, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн түүхэн эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмэн үртгийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар талууд харилцсан мэдээлэл солилцлоо. За дагуулгад бол эдийн засгийн тусгай бүсийн тэргүүлэх чиглэл бол Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх 8 чиглэлтэй Улаанбаатар хотын тэргүүлэх 5 чиглэлийг уялдуулж хөдөө аж ахуй, тээвэр логистик, за боловсруулах болон бүтээлч үйлдвэрлэх гэсэн чиглэлүүдийг тэргүүлэх эдийн засгийн чиглэлээр сонгож авсан байна. За 2045 он гэхэд Монгол Улсыг хүнсний аюулгүй байдлыг хангасан, импортын хүнсний хэрэгцээг бууруулсан, экспортын хол тулгуур одоо юм хүнсний үйлдвэрлэлийн кластер хот болох гэсэн ийм зорилго чиглэлтэй алсын хараатай байгаа. Агросити төсөл бол зүгээр энгийн нэг хөдөө аж ахуйн төсөл биш. Энэ бол одоо Монгол Улсын хүн ам тэр дундаа нийслэлчүүдийн одоо эрүүл аюулгүй хүнсийг зохицоор нь хангах стратегийн ийм түшиж юм газар болох ийм зорилготой байгаа шүү. Тэгээд та бүхнийхээ ажил үйлсэд сайн сайхныг хүсэн өрөө баярлалаа. Мэргэжлийн нэгдсэн холбоо гэдэг нь тухайн салбарынхаа эрх ашгийг нь төлөөлж засаг төртөөгөө ярьдаг. За бас энэ салбарынхаа зохион байгуулалтыг өөрсдөө гартаа авч өөрсдөө салбараа сайжруулах, дэвших, хөгжүүлэх тийм үүрэгтэй байгууллага болох хэрэгтэй юм аа. За тэрний одоо энэ шийдвэр гарсны үр дүнд бид нар бол энэ талаар мэргэжлийн нэгдсэн холбоо болох ажлаа эхлүүлэхээр ингээд шийдсэн. Ийм бас түүхэн сайхан өдөр болж байна. Тэр олон талаар мэргэжлийн холбоо төрийн бус байгууллагын зүгээс асуудлаа хэлцгээс гадна эрдэмтдийнхээ саналыг дуусгаж ингэж хэлцэж байгаа нь одоо анхны өргөн дэглэх олон талаар хэлсэн юм асуудал болж байна. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө мандалд үзүүлээ. Дээрээс нь хүнсний хувьсгалчид маань төрийн бус байгууллага байгуулж хоорондоо нэгдээд бүр орон нутгийн одоо салбар хоруудаа байгуулж нэгдээд дээрээс нь эрдэмтдийн зөвлөөд шинжлэх ухаанчаар хүнсний хувьсгал хийхин тулд бид нар бүх одоо нөхцөл байдал, бүх одоо нөхцөл боломжийг бүгднийг ашиглаж ажиллаж байна. Тэгэхээр хүнсний хувьсгалын 1-р үе шат өнөөдөр амжилттай хэрэгжиж байгаа учраас цаашаа үргэлжлээд хүнсний хувьсгалын 2-р үе шат тухайлбал одоо өндөр хөгжилтэй улсуудын хөгжиж байгаа улсуудын хүнсний хувьсгал, хүнсний реформ хийсэн энэ жишээгээр бол 20-30 жил, цаашлах юм бол 50 жил одоо хүртэл хүнсний реформ хийгээд явж байгаа. Энэ жишгээр Монгол улс хөгжөхөд маш хурдан эрүүл аюулгүй хүмүүс хэрэглэх, цаашлах юм бол хүнсээ экспортлдог улс болох ийм бүрэн боломж бидэнд байна. 2025 оны 7 сарын 21-нд 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 7
Агроэкспо 2026 олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн 2026 оны 4-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд буян тухай спортын ордонд зохион байгуулагдаж, дотоод гадаадын үйлдвэрлэгчид, тариаланчид, судлаачид, бодлого боловсруулагчдыг нэг доор цуглуулсан салбарын томоохон арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр оролцож, хүнс хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Монгол Улсын соёлын гай сэтгэлтэн Даваа Баяр таныг хүндэтгэн урьж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал тэрбум мод гээд эдгээр хөтөлбөрнүүдэд энэ хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа энэ техник технологийн энэ шинжилэлт инновац энэ маш чухал байгаа юм. Оюутан залуучуудад, эрдэмтэн доктор профессоруудад энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр аж ахуйн нэгжүүд олон улсын байгууллагууд энэхүү үйлчлэгийн армаг өргөнөөр олсож байгаад туйлын баяртай байна. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн байдаг хөрс эрүүл бол хүнс эрүүл бол одоо Монгол хүн эрүүл байна гэдэг. Энэ хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөн өнөөдөр 5 дахь жилдээ үргэлжлэж байна. Монгол улсад хүнсний үйлдвэр хөгжөхөд газар тариалан мал аж ахуй маш чухал. Энэ газар тариалан мал аж ахуй дээр орж ирж байгаа техник технологийн шинжилэлт инновац, энэ трактор комбайн, ордоо, ургамал хамгааллын бодис энэ бол ерөөсөө маш чухал асуудал байна. 이번에 몽골에 온 거는 저희가 2번째로 참여를 했고요. 그동안은 이제 다른 업체를 통해서 한국 농기계를 알리기 위해서 많이 참석을 했습니다. 여기 올 때마다 발전하고 있는 상황에 대해서 너무 놀랐고요. 그리고 이렇게 성대한 이벤트에 초대받을 수 있어서 감사합니다. Мы очень рады принять участие в выставке, очень благодарны организаторам и в целом Монголии за то, что так тепло приняли нас. Замечательная выставка, прекрасные посетители, очень много интересных встреч уже было проведено и уже запланировано. Нас, повторюсь, очень тепло и приятно приняли. Большое спасибо, очень рада, обязательно приедем к вам в следующем году. Тус үсгэлэнгээр хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, үр сорт, бордоо, био бэлтгэл, хүлэмж, усалгааны систем зэрэг шин технологи, инновацийг танилцуулж, оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа өрнөлөө. Агроэкспо 2026 олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн маань өнөөдөр нээлттэй хийж байна. За 5 жилийн өмнө Агроэкспо маань хийж байсан. За манай Мөнх ногоон компани ерөнхий ивент чигчээр хамтран 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү олон улсын үзэсгэлэн худалдаанд анх 70-80 компани оролцдог байсан бол өнөөдөр 150 орчим гадаад дотоодын компаниуд оролцож байна. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго бол шинэ техник технологиг тариаланчид, ногоочид, мод үржүүлэгчдэд танилцуулж, тэдгээрийнхээ шинэ технологиг ашиглаж, тэднийхээ ургацын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр дилер компаниуд маань анхаарлаа хандуулж ажилладаг юм аа. Ийхүү хүнсний өвсгөл үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан эдгээр арга хэмжээнүүд нь хүнсний салбарын бодлого, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг шин шатнд гаргах чухал алхам болж байна. Салбарын мэргэжлийн холбоодын бүтэц, эрх зүйн орчныг боловсронгүй болгох, хүний нөөцийг чадвархжуулах, олон улсын туршлага, дэвшилт технологиг нэвтрүүлэх зэрэг зохиц арга хэмжээнүүд бодитоор хэрэгжиж эхэлсэнийг эдгээр үйл явдлууд харууллаа. Цаашид хүнсний аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хангахад төр хувийн хөвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр чухалчлагдаж, хүнсний хувьсгал хөдөлгөөний үр нөлөө бодит үр дүнгээр хэмжигдэх шин шатан шилжиж байгааг онцолж байна.